Hana is good. Ja, no, is good. Тэр ингээд энэ машиныг хоёр дахнаа түрээсч авлаа. Сүнс яг тэр чигээр эдишн яваад. Бандаж өмсдөг ш нэр гэсэн. Юугаад Эвересттэй харьцуулаад байгаа юм бэ? Сайн уу гэлгүнэ юу вэ? Оо, тайвна. Амуу жоох арай жоох ядуу байл руу орчихгүй. Snoop Dogg шиг ороож үзье би заяа. Ёо! Сапа таалагдж байна уу? Сапа хэр байна да? Энэ Angkor Wat гэдэг темпл. Mongo. Mongo? Yeah. Mongo face. Oh, handsome. Really? Ёо, чи яаж чадчихна? Хэдгээр зуунд юу яриад байгаа юм бэ надад? What is this? Сая 500. Паттаягийн дахианы 500 гэж. Энэ Вьетнамд нэг юм тамигдтаад байгаа шүү дээ. Энэ яг юу вэ? За Бангкок хэр өнөө таалагдж байна уу? Яа, нэг чадахгүй байна. Энийг идчихвэл ер нь давуу. Нэг $99 бол арай нэг жоохон биш. Шууд намайг яагаад бичиж байгаа юм гэж ууралж байна. Гэхдээ зөв л ах л та. No problem, yeah. It's problem. Oh, why? Тэр хорхоог бол идэж чадахгүй шүү. Тэр даа дөнгөж цай буусан ба. Максын ам руу орж байгаа. Эндээ энэ цагтай юм байна. За бид нар одоо Баян темпл дээр ирсэн байна. Баян темпл. Баян темпл. Тий. Тэгээ ерөнхийдөө бол яг тэ хүүхдүүхийн хувьд бол нөгөө нэг бусад темплүүдтэйгээ ер нь жоох адилхан. Зүгээр яг энэ темплийн энэ темплүүдийн хоорондоо юм нэлийн зайтай баригдсан байгаа байхгүй. Зөвхөн Angkor Wat гэхэд жишээлбэл Angkor Wat энэ хоёр болохоор хоорондоо бас нэлээд хэдэн жилийн зайтай баригдсан байх жишээ нь. Тэгээ энийг болохоор Тайхаван 7 гэдэг ийм хаанууд нь болохоор ийм хойно ийм тоотой байгаа гэлээ. Тайхаван 1, 2, 5, 7 болоо гэж байгаа гэлээ. Энийг болохоор Тайхаван би ихтэй буруу дуудчихж магадгүй шүү. 7 гэдэг ийм хаан нь бол бариулсан. Тэгээд энэ болохоор энийг тойроод ер нь бол нэг юм жижиг хот байгаа. Тэр жижиг хотын нэр нь юу вэ гэхээр Angkor Thom гэдэг хот. Ер нь бол бүр хот шүү заяа. Тэгээ яг хотынхоо төвд байршдаг Баян гэдэг юм сүм байгаа. За тэгээд энэ дээр нийтдээ одоо та хэд харах юм бол ерөнхийдөө одоо зүгээр сүмэлтэй. Тэгээд хамгийн анх бол буддын шашны сүм байжгаад тэгээд сүүлдээ бас урсгал нь өөрчлөгдөд бас нэг өөр төрөл рүү орж исэн юм байна. Тэгээ одоо энэ дээр энэ сүмийн онцлог нь юу вэ гэхээр ерөнхийдөө одоо ингээ харах юм бол нэг юм дөрвөн талтай нүртэй нэг юм өндөр юмнууд байгаа. 54 босоо хадан дээр байрлсан нийт 216 хүний царай байгаа. 216 хүний царай байгаа. Гэхдээ энэ 216 хүн нь бол тухайн үеийнхаа төр барьж исэн яг хааны царай юм байлээ. Ерөнхийдөө өөрийнхөө царай хөвчлээ сийлэгдсэн юм байлээ. Тэгээд хамгийн гол нь тэр нь юуг бэлэгддэг вэ гэхээр Баян темпл одоо та хэд ороод харах юм бол нөгөө нэг юм дөрвөн талд нүүртэй хүмүүс нь дандаа инээсэн байгаа. Тэгэхээр яагаад инээж ийм ихээр тэр байна дандаа энэ барилгаараа сайн сайхныг бэлэгдэж тэгэж ингэж энэ сүмийг бүтээж байжээ. За тэгээд нэг сүртэй бол яриадах юм байхгүй яг адилхан. Яг л нөгөө нэг Angkor Wat-ийн өнцөг тохоо болон бүрд нь яаж хурц ажилласан шиг яг л адилхан. Тэгээд арай өөр дизайнаар баригдсан. За ийм л сүм байна да. Би яг хамгийн анх юунд ирж байхдаа
Камбожд ирээд энэ Анкор-Ватыг үзэж хаад миний хамгийн ихний үзсэн сүм энэ Баян байсан баг. Би тэгэд яг саяны хэдүүлээгээ орж ирдэг замаар орж ирж байхдаа бүр чинхи ирүүн болторч ирсэн шүү. Пүү ямар амар юм бэ. Энэ надад нэг юм яагаад ч юм царайлаг санагдаад тий. За л найзан чамд бичиж. Чи жоох яа. Хурд гараад. За. Тэгэхээр манай энэ Баян гэдэг сүм маань бол ааш. Өнөөдөр сайн хал өдрөө шүү. Тий. Тэгээд бас энэ Анкор-Ват руу ирэх гэж байгаа хүмүүст зөвлөгөө өргөхөд яг гоо бит хоёр сая амар алхагдаггүй замаар нь хүрээд ирчлээ. Яг нэг шорон замтай алхдаг замаар явах юм бол ер нь бас нэлээд чанга шүү. Нэлээд хол алхана. Тэгээ энэ сүмүүдийнхээ хооронд угаасаа ер нь бол юутай явна гэсэн ойлголт байхгүй. Ер нь бол та Хаж явна гэсэн ойлголт байхгүй. үзэхдээ ингэх юм байна. Буудлаасаа гараа шууд нэг төгтөгтэй тохирол. Төгтөг жийш орж болох юм. Болно шүү дээ. Ороод яваад шүү дээ. Төгтөгтэйгээ тохирол. За бид нэр ингээд ийм ингээд Анкор-Ватыг үзнэ. Тийм тэгээ буцаа бодолтой очноо. Буцаа бодолтой очноо гэд шууд тохирсон нь бол дээр юм байна шүү. Тэр бит хоёр бол сая $12-оор тохирлоо. Not bad. За энэчнээсээ буудал хүртлээ $12-оор. За энэ Будда. Buddha, right? Yeah, with the Buddha God. Одоо тэг бит хоёр бол яг үүндээ энийг ингээд зүр харуулахаас цаашгүй. Одоо яри ихээр Гэтэ бид хоёр яг мэдээж түүхийн талаас нь бас тайлбар бас богино шорт тайлбар бас хий. одоо энэ шүү дээ манайхаа. Одоо энэ дэр харагдчих шүү дээ. Нөгөө нэг юунууд ч. Тэр дээрээ бас юм. Тэр царай тэр шүү. Тий. Зөндөө байна. Үн чи тэгтээ амар тодоор эвдрээгүй шүү дээ. Тэр мэр царай мэрээнүүд нь амар тодоор үлдчихэж. Тэр байна. Тэр царайг хардаа. Энэ нэг юм эд 216 нүүр байгаа юм байна л да. 216 нүүр нь ерөөсөө хоёрхан хүн юм байна. Өөрсдөө дахин шүтчээ тэр үе хаадад. Аялын влогтай минь хамтдаа үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр манай дэлхийг тойрсон минь аялын влогийн хамтрагчаар Old Spice брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр Old Spice-ийн зүгээс нэгэн урамшууллыг зарласан байгаа юм байна. За та бүхэн Old Spice-ыг авсан баримтаа хож цэгийн мэн вебсайтэд бүртгүүлээд за 300 сая төгрөгийн шагналын сантай за чанар бол ухаалаг хэмнэлт урамшуулалт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хож цэгийн мэн вебсайтаас аваарай. Ингээд манай влогийн хамтрагчаар Old Spice хамтран ажиллаж байна. За Баян темпл гэж нэг иймэрхүү газар байна. Тэгэд яг нэг иймэрхүү хуучны түүхэн дурсгалт газраар явж аялах сонирхолтой хүмүүс байх юм бол бит хоёрын энэ удаагийн влог Тэр хүмүүс зэрэг сонирхолтой санагдаж байгаа болоо гэж бодож байна. Тэгээ яг сая бит хоёр угаасаа гайд аваад гайд маань ер нь мэдээллийг нь барин толтол нь хүргэж шигэл боллоо. Тэгээ яг би бол энэ Баян темпл дээр ирж яхад надад энэ Баян темпл аюу таалагдчихсан. Ягаад ч юм яг Анкор-Ватаасаа ч илүү гоё байсан. What's up? Заархан. За тэгээ да. Өөр темплэт. You can look here for the Sunday, third okay. floor. Third floor. Yeah, the big tower. But it's closed, right? We closed for restoration by Japan. You Where? Japan? We are Mongolia. Mongolia. Can we go up? No. No. Closed for restoration. For restoration. So long year. From 2020. Угаасаа гарахгүй байгаа юм байна те. Тийм байна. Окей. За за. Thank you. Бит хоёр хоцорч ирээгүй юм байна. Угаасаа хаалттай байгаа юм байна. Нэг restoration гээд хаалтсан юм шиг байна. Сэргийн засварлалт гээд. За тэгээд яг үнийг хэлэхэд сайн мэдэхгүй мөө ингээл янз бүрийн дээрвийн бурхнууд гарч ирээд байгаа юм эндээс. Тэгээд юу ч гэсэн энэ дотор нь явж байгаа мэдрэмж бол ондоо юм л та. Гол нь яг энэ authentic яг оригтэй.
Hello. Hello. Энэ өдөржингөө энэ ч хэцүү л ажилт юм байна тий. Өдөржингөө хийж ингээл. Одоо энэ нэг магма байлаа энэ тэр чулууны шүү дээ. Юу гэлээ? Шин ч нэг галтуулын чулуу. Харин аюу штэ юу нэг юу гэлээ түрүү хэлсэн шүү дээ. нөгөө лав. За яа дахиад хэлээд байгаа. Галтуулын лав. Хэлээд байгаа. Стам бэлтэй. Юу гинэ? Лава. За өөр. Таагаад байгаарай, шаагаад бай. За, хөөе. Зээч. Надад нийт байхгүй л. Интернет надад ингэж маа захирал нэг химнэлт хийж ийн гэд надад ийс юм авч өгөө. Өөртөөс юм авч явж байгаа. За. Би тэгээ нэг хотспотоор нь л орж байгаа юм. За. Окей. Цаастаа ижиж ийс юм компанид нэр ийс юм ордог юм биш үү? Миний утас зөвхөн ийс юм ашигладаг болохоор битс юм орж болохгүй тэгээ. Хөө ийшээ ямар тасгай харагдчихна чи хараа. Сан тийм ээ те. Яра. Камер дээр хүртэл бүр солиотой харагдчих. Оо. Солиотой. Нэг царайнууд нь те. Царай шүү дээ. Ямар царай гоё юм бэ? гэдэг тийм. Би ихтэй яг энэ баян дээр авахсан зураг байдаг шүү дээ. Нийт 216 царай байгаа юмсан. Царайч явахтай нүүр гэх юм уу дөө. Нийт 54 шон дээр. Шон гэж. Нийт 54 биш. тий таавар гэх юм уу те. Тавар дээр биш. 54 таавар дээр 216 юуг байрлуулж өгсөн. Нүрийг байрлуулж өгсөн. За тэгээд одоо бодвол энэ бас нөгөө нэг энэ баян чи юм байт юм би нэр нэг юм санчлаа. Одоо энд байгаа нөгөө зурагнууд нь штэ. Тухайн үеийнхаа шашин, дайн, амьдралын хэв маягуудыг нь тусгасан байдаг. Бараг тэгтээ бүх сүмэл тийм байгаа байлгүй дээ. Тэгээд энэ Anchor Wat дээр чин Tomb Raider киноны зураг авалтыг нь хийсэн байдаг. Yes. Дээр энэ Tomb Raider. Angelina Jolie-гийн тоглолт. Alicia Keys-ийн тоглолт гэж байна. За ийшээ юу вэ? Тэр үе хөрхийн 3000 зан нэрээ. Ядарсан баг шүү. 3000 зан 30,000 хүн. Энэ ингээд илүү гарсан чулуунуудын энэгээр ингээд намайг аль өмнө ирэхэд л байдаг байсан. Стил байж л энэ одоо энэ бол яалтчгүй Барьж амжаагүй юм хийсэн шүү. биш. Биш ээ одоо энэ харалтай. Энд ч гэсэн юм чулуунууд байгаа байхгүй юу? Энэ бол гэхдээ яг нөө ялчгүй хуучнаараа яг энэ 1200 оны чулуунууд нь шүү харгаж яар. Тэ? За юу ч гэсэн тойрж үзүүлээ та хэдэд. Нэг тойрж үзүүлээд тэгээд налъя да. Түр яг ирж үзүүл бас гоё юм байна. За тэгээд ерөнхийдөө яг түүхтэй нь холбоотой мэдээллүүдээ манай гайд маань хүргэсэн баг. Тэр Камбож угаасаа жоохон хэцүү түүхтэй улс юм байлээ. Зовлоо үтцсэн. Воо, энэ минь ямар саак юм бэ? Пүү. Би яг энэ талаас нь орж ирчихсэн шүү дээ. Амар гоёсэн. Энэ гоё гоё. Амар царайлаг темпл байгаа шүү дээ. Гоё нөө. Гоё нөө, гоё. Манай найз жоохон мэдрэмжгүй л дээ. Тэгш. Чи өөрийгөө мэдрэмжтэй их гэдэг юм уу? Үгүй мэн. Би мэдрэмжгүй бол биш. За. Нэр шүү. Би мэдрэмжгүй бол бүхэн мэдрэмжгүй шүү. Fuck you. Би зөвхөн л ийм нэг тийм амар тэгэл сонирхож. Пүү энэ дээр гарч байгаа дүрс ямар солиод харагдаж байна чинь. Хоёлаа бүр зүгээр. Нэсний зураг авах болчихлоо. Тэгээл та зураг мураг авахлаа. За энэ хэсэг болсон байхаа. Эгаа одоо ийш нэг юу байгаа. Ман чи энэгээр зүүндээ ирсэн. Биш ээ энэ темпл ер нь болсон Хайд байхаа. зүйлийг тойроод харуулчих гэсэн. Энэ нэг юм амар beautiful temple байхгүй хамгийн гол нь. Angkor Wat-асаа гоё надад бол. Баян гэл би бол баян гэл хүч гэдэг. Тэгээ харах юм бол нэг тийм үнэхээр царайлаг
Амар гоё темпл байдаг да. Яг нэг юм Тэр нэг юм тийм. гоё иймэрхүү. Тэр сарамгч байна уу? Тэр үү? Сарамгч маа. Гоо тийм. Тийм биш үү. Окей. Харуулъя. Чи тэгтээ камер дээр сайн мэддэггүй байна. Ის татал үз. Нэг жижиг сарамгч. Нүдээс алгад шашаах үү. Hey monkey. Hey bro. Энэ дотор нуугдаж тоглолцдог гоё юм шүү те. Hey brother. Габи. Нуугдаж тоглолцдог солиотой юм шүү дээ. Хизээж олохооргүй юм шүү. За Габи наанаас нэг гоё онгоо яриад өгч. Хой. За баян темплээ. За. Тэгэд баянаас гарцгаая. Тэгэд энд ирвэл бас гоё шүү. Ер нь зураг авахуулах гоё YouTube-ийн влог хийдэг хүмүүс байх юм бол энэ бол ер нь амар гоё destination гэж зүгээр зөв би одоо зөвлөж мүүлдэг биз даа гişээ. Зүгээр хийлээ. За энэ юу гэлээ андаа? Энэ юу гэлээ? Галтуулын лав. Лаунд Лавнд түлхсэн чулуу. чи лаун дээр алхаж байгаа юм уу? Тий. Оо вау. Лавнд түлхсэн чулуу. За одоо манай жолооч битэрийг хаана хүлээж байгаа юм болоо? Ваа энэ ихтэйс үнэхээр сүрлэг юм аа. Баян ч үнэхээр гоё темпл шүү. За. Габи. Анхны ярихад гоё яриад өгч юм да. Анхны яруу. Тий. Анхны яруу та хий бол мэдгүй шүү дээ. Анхны хараа. Тий. Анхны хараа мэдтгүй юм уу? Мэдгүй шүү дээ. Арай. Бүх Би чи гараа андаа. би бүх уулзчихсан эмэгтэйчүүдтэй хайртай. Бүх уулзж исэн эмэгтэйчүүд анхны хараа. Хайртай гэж байна. Хайртай. Тий. Бүр уулзж исэн болгонд бүгдэнд нь хайртай юм уу? Хайртай. Энэ яг нөгөө нэг ярьдаг юм шүү дээ, тий. Па. Энэ одоо нөгөө нэг архитектурын айхтарлаг гэдэг байгаа нь шүү дээ. Ингээ харахаар яг ямар ч хэм алдахгүй. Энэс адилхан ийш ярда. Тийш ярда. Like this. Ийм л байгаа юм да. Гэл энэ нэг дөрвөлжин дээр нэг гიშгээд авирчмаарч биш. Тэгэхээр гоё юм аа. Йоо, энийг бүгдийг гараараа уралсан гэж бодохоор бас амар. Тэм бүр бүгдэн дээр ямар нэг юм уралдалгүй юм байхгүй гол нь. Ингээл байна. 1200 онд хийгдсэн. Хаашаа чарсан юм нүүл урлал. Бүгд хүний гараар хийгдсэн. Окей. За баян темплийн түрээд. Би одоо өндөрлөхгүй. Аялын влогтой минь хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За тэгэхээр дэлхийг төрсөн минь аялын влогтой минь хамтран ажиллаж байгаа Zubrocco брэнд байгаа. Тэгэхээр Zubrocco-гийн хувьд за Европын номер 1 бүтээгдэхүүнээс гадна дэлхийд за борлуулалтаараа 3-т ордог ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр Польшийн онгон зэрлэг ойд ургасан бизон шилб дарж бэлтгэдэг дэлхийд цорын ганц архи бол Zubrocco юм. Тэгэхээр Zubrocco брендийн хувьд 600 гаруй жилийн уламжлалт жор хамун байгалийн содон үнэр хамун гайхалтай амтаараа ялгардаг бүтээгдэхүүн байгаа. Ингээд манай за дэлхийг тойрсон минь аяллаа влогийн хамтрагчаар Zubrocco брэнд хамтран ажиллаж байна. Хурдны 600-аар 2 усаанд идэж болж гинөө. We are here. Wow.
Оо өнөөдөр Амар өдөр байна. халаалт шүү. Галзууруулчтай. 4000. Окей. За бид хоёр нэлээ цэник маань бас дуусч байна 11 Yeah, хувьтай. 4000. Thank you. Тэгтээ ингээд шарж энэ юм байна. Power bank. Тэг амар тийм ээ. Аялал хамгийн хэрэгтэй юм бол одоо power bank болсон. Маргаагүй. Үнэ. Тэгээд ийм юутэй явж байгаа. Энэ айгүй зүгээр юм байна. Ийм жижигхэн дэвтээс л тэгээ тоорхон гэдэг. Тэ. Энэ амар зүгээр энэ тэнд явж байгаа. Хамгийн дэвтээс тэгээ авч явах уу? Тэг амар. Тэгээ энэ амын аа. Найд мал. Начиг найдаар болондоо найдас тэдэг хэрэгтэй бол амар амар. Өнөөдөр тий. Тэгээ ингэ дотроо тайтас хэлдэг. Мэдгүй өнөөдөр бол Ингээ усан даш гэж байгаа юм аа санджаа. би ихтэй ихээс арахгүй байна. Sorry. Бүр амар уусаад байна. Арахгүй sorry чиггүй ер нь ягаараа sorry гэдэг. Гоо. Аа, Чи нэг тоорхноор бол усан дарч байц. гоо. Oh my god, яа нэр энэ. Хоёр харин нэг саундаар болцоо. Аа. Гоо. Хүс гоожоо тарчингууд ингээд бөмбөрөөд байгаа юм чи. Тий. За, чөө. Нэрснэ. За бид хоёр ингээд дараагийн стендээс руу явж байна. Араш гэдэг бид хоёр нэг их бас үзэхгүй. Ерөнхийдөө гол гэсэн хоёр тамилтлаа үзчихтэй тий. Одоо 3 бүх чинь угаасаа 5 гээд таачих. Одоо жаа хурдхан үзчихэл дуусгая да. За түрбай. Миний гайдс татдаг. 10 жил яг нэг сүм тайлбарлаа. Ямар байдаг болоо. Өдөрт баг амар олон удаа яг нэг ярьдаг юм а яриад 10 жил. Яг нэг сүм тайлбарлсан байл яг уу. Эхтэй бойл авалтаа тий. Сүм мөнгө тайлбарлаж өгнө гэдэг чинь. Би л авъя чадахгүй. Мэн даа 10 жил нэг сүм тайлбарлаж чадахгүй. Яагаад зүгтээс харах нэг юм биш. Одоо тэр хүн одоо тэгж санагдаж байгаа тийм үү? Миний хол биш ээ. Би бол яаж ч утсан 10 жил нэг сүм тайлбарлаж чадахгүй. Мэдэх ч гэсэн биш. Тэр одоо нэг газар очиод нэг юм хийгээд байсан. Тэр багш юм байна. 10 жил. Тэгтээ гол тэгээд яг оо. Яс, сая тасчаа. Ватсан та. За ингээд энэ усамчааг тэрийн хамгийн багтаа нэг цагтыг $10 гэж чаа. Амар өндөр цалин байгаа байна. Энэ опшн бол хайсис үеэр ч бүр алан шүү дээ. Тэгээд хайсис үеэр бүр алт болтой бараг өдрөө наач өдрөө зүгээр $50 гэж бодсон ч $1000 авах гэсэн. Тэр энэ ч нэ одоо тэ өдөр ийм болохоор яг тэгээд өөдчихсэн тэгээд гайгүй бодлоо бол тэгээд лах. Нэг авах. За миний бодож байгаа хэрвээ зөв болвол одоо бидний явж байгаа энэ хар зам биш үү? Энэ ихтэй зам байсан. Тэгээд хар зам биш, шорон зам байсан. Айгүй хашгаад байдаг байсан. Цаанаас нь наашаас ирдэг байсан. Тэг. Deze машин орсон. Тэгээд айгүй хэм хатаа наймаатай байдаг байсан. Өнөө биш. Тэр өдөө мөн бол биш ч гэж магадгүй. Оо, нэг санджаагийн төрөний зам гэдсэн чи энэ юм байна гинэ.
Би зөвхөн тэр хар замыг энэ тийшээ энийг тийм хар зам болгосон юм болов шүү дээ. За, Викторийн дараагийн үзэх темпл жоохон хол юм шиг. Явна. Жоохон том темпл юм байна л да энэ. Энэ тийм хашаан дотор байт юм байна тустай. Хашаанд. Гадар хашаал хийсэн үстэй. Тийм. Бид хоёрыг ерөөсөө юу агаад нөө 20 эдтэй солонгосчууд 10 эдтэй японочууд л гэж бодож байна. 40 хүрж штэ. Энэ яжидлын Камбожууд ер нь жоохон хөгшин царайтай юм байна. Нэг хідэ ах хүү нартай танилцсан. Тэгсэн чи дүүнэр байсан. Нэрнгээсээ. Бараг 10 дүү. 92 оны гшаад юм дэ ордоос. Амар хөгшин царайтай. Тэгээ габиг би тэр хийсэн. Тэр дүү ах уу гшаасчгүй тэр чи ах биш билээс. Чицоо стайл шүү дээ гэдгсэн. Яалч ихтэй Камбожийн ер нь жоохон ортой юм аа. Ер нь. Гэтэ нэг л юм хэлье. Камбожууд үнэхээр царай мат юм шүү дээ. Тэр үнэ. Үнэхээр царай мат тий. Монгол октод нэрээ үнэхээр хөөрх юм байлаа шүү. Би бол охин яриаг уу? Зайлаач. Монгол охид залуучууд ер нь Камбожи хажууд болоо зүгээр. Янз. Ер нь гэхдээ Монгол залуучууд охтууд ер нь нийтлэгээрээ юм амар гоё болчлоо тий. Лаг болчлоо. Царайлаг болчлоо. Гоё өндөр гоё биетэй болж байна. Тэгж бодчих. За энэ зам нэлээд удаа үргэлжлэнэ. Тэгээд энэ зам дээр миний найз наадхаа барайл яваад байвал ер нь өөрхөн удаа явна шүү. Араас жоох хөвтөх маягтай. За тэгт. Камбожид ирснээс 3 хоног байлаа. Өнөөдөр ч тий. 3 хоног дээр Камбожид нэг 5 хоногор болсон. нэг ч хөрх охин харсангүй. Маргааш болон бид хоёр явъя гэж бодож байсан чинь нислэгийн тийзний өмнө амар зөрүүтэй гарч ирээд наа. Тийм учраас нэг өдөр явахаар болсон. Нэг өдөр Камбожид одоо 2 өдөр амарчтай. Гэтэ аргагүй. Ер нь бол бид хоёр тэгтээ ганц 2 хоног амарж яхахын зүгээр. Яагаад тэгэхээр бид хоёрын дараагийн очих газар Непал гэхгүй. Тэгээд Непалд очих юм болвол бид хоёр чинь дээшгээ нөгөө Эверест рүү гараа явчихна. Тэр бол ямар ч амралт өгөхгүй шүү дээ. Тийм учраас тэрнийхээ өмнө ганц 2 хоног амраад авсан зүг байх л гэж бодож байна. За одоо бид хоёрын явж байгаа энэ замныг ойролцоогоор 45 минут, хурдан алхвал нэг 30 минутанд бол ер нь багтчихна. Тэгээд одоо бидний үзүүлэх гэж байгаа Авч яана чи? авч штэ. Гоё авч чад. За авч ийн да. Габи чи ер нь өөрийгөө хэд дажгүй залуу гэж боддог вэ? Гоё шүү. Би бол өөрийгөө кулэл гэж боддог шүү дээ. Поо за. Кул нь хэдэн үе байна? 1-ээс 100-ийн оронд дүгнээч. Чажи бодох. А? Чи яах гэж ингэж идэв. Яасан? Хөвлөө эсвэл нэг бууд та гэж. А? Зүгээр нэг хилчихгүй зүгээр. Чи нэг зүгээр бууд та гэж. За одоо энэ урд харагдаж байгаа тэр модыг харж байна манайхаа нэг зунгаарлцсан, гонжирлцсан бодоогоц. Энэ нөгөө нэг Tomb Raider, Angelina Jolie-гийн Tomb Raider-ийн зураг авалтыг хийсэн газар шүү дээ. Tomb Raider ч гэхдээ тухайн үед яалтчгүй нэхэд тасарсан кино байсан шүү. Тийм ээ. Angelina Jolie хичээл тасарсан байсан тэр үед. Please down. Okay. Please down. Нөгөө нэг Angkor Wat-ыг бас дэлхийд алдартай болоход хамгийн их нөлөөсөн зүйлүүдийн нэг болохоор 2001 онд нээлттэй хийжсэн
Анжелина Жолигийн тоглодог Том Рейдер гэдэг кино дэлхийд даяар бүүн болж байсан. Тэрийг үзээгүй хүн одоо байхгүй байлгүй дээ. Том Рейдрийн яг Анжелина Жолигийн хэсгийг нэг юм моттой хэсэг гардыг штэ санаж байна таад. Тэр хэсгийг яг энд авсан байдаг. Тэгээд энэ дээр бас хүмүүс угаасаа яг энэ Том Рейдрийн хэсэг гардаг гэдгээр нь зорж айгүй хийж зураг авах болдог. Одоо low season учраас манайхаа ер нь бид хоёрын явж байгаа газрууд юм low season шүү. Бид хоёр одоо яг юм аялал жуулчлалын бус аялал жуулчлалын жуулчид бага явдаг цагаар явж байгаа учраас бид хоёрын явж байгаа газрууд ер нь айгүй гоё юм өнгөө, тайван, оочргүй яваад байгаа. А тэрнээс ч одоо ингээд аялал жуулчлалын сар эхэлчих юм бол юу аа нөө энэ минь бол ингэж юм 50 80 битээ энд юм баг юм яриа зогсох баг зай өгөхгүй байх гэж бодож байна. Би тэгтээ хараа энийг би энд одоо анкер хотоор 3 дахь ирж байгаа заяа. Одоо яг үн ингээл тэгэнгүүт энийг би хайгаа болохгүй. Нэрэ. Яг энэ Анжелина Жоли ингээ модны хажуу зогсцоо. Тэгээ яг юм багантай яг энэ байгаа байхгүй. Тэгээ би энийг ерөөсөө айгүй олон жил эндээс хайгаа болохгүй. Энд байхгүй гайсаг. Тэгээд энэ Оросын хүн нь болохоор яалтчгүй Сэм Рип анкер бот гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр энд мөн. Тэгтээ хари яг энэ 20 жилийн хугацаанд өөрчлөгдсөн байл гэдэг. Үгүй энэ харьцуулж авах усны зураг нь 2024 оны зураг. 7 жилийн зураг байгаа байхгүй. Тэг би хари энэ хэсгийг олмоор байна. Энд хин нэгэн байна уу? Энд бүр ямар ч хүн алга. Энд гэтээ үнэхээр гоё юм аа. Тэш. Энэ юм гоё газар байсан юм уу? Би ийшээ орж иж үзэж байгаагүй юм шүү дээ. За одоо нөгөө газараа хайгаад тавих гэж дээ. Зургийг гаргаж ирэл хайгаад тавих гэж чинь. За нэг ийм л юм байх хэрэгтэй. За энэ биш байна. Энэ биш байна. Олчлоо энэ хараа. Угаасаа энэ чи бүр ертөнцийн мохорт байсан юм. Би энийг уус амар хайгаад захгүй дээ болохгүйс. Боллоо. Оо. Онц зэрэг алдчих чинь. Үнэхээр царамаатай юм авшигч. Байдгаараа ганглаа бодчаад иж. Зараа. Чи муу хэлтэй байлаа хөтэй. Өдөрний ч тийм. Би нөхөрний зогсож байгаа шиг юм чагаас. Нөхөр нь л дажиг залуу нөө. Чаваста гэж би. Бас бууга мэдгүй үү. Хамт зургийн орж байгаа. Тийм болоо. За ингэж эндээс яаж авах юм бэ? За чи гэсгэлээ. Харин тий болно гэж. Би тэрсэн хэлээ. Энэ жил хайсан Анжелина Жолигийн яг зураг авалтыг хийсэн хэсэг дээр нь ирж чадлаа. Korea. Me. Mongolia. Yes. Sounds like Korea. Sounds like Korea or looks like Korea. Тэгээд Анжелина Жолигийн харин хайгаад идэх юу гэхээ олчлоо шүү дээ. Энэ харин угаасаа тийм баха тэр хэсэг арай биш байгаа цаахгүй. Би тэрнээс хайгаа болохгүй байгаа цаахгүй. Тэг яалчгүй тийм байхгүйсэн юм. Тэг ороод энэ дотор нь байд юм биш үү манайхаа. Ороод ингээд жоохон ухад үгүй явах юм бол байна. Ингэж л урсж байна да. За тэгээд манайхаа Анкарбат руу ирэхдээ юуг анхаарах вэ гэхээр халуун л байгаа. Өөрсдөө анхаарах юм байна. Альчуур малчууртай ирэх хэрэгтэй сайхан хүүт ус чиглээд ирчиж явж байгаа юм тийм ээ. Хийгээл ирчих юм байна. Тогчоод
Би тэгтээ энэ Анкорват дээр ийм хэсэг байдаг гэдгийг мэдээгүй юм байна. Саяны орсон хэсэг. Одоо энэ моднууд ингээд игдсэн шүү дээ. Мод игдсэн. Ийм хэсгүүд нь ганцхан тэнд байд юм болоо гэж чинь нэг юм жижиг хашаа шиг юм доо орж ирэх юм бол бүр амар их байд юм. Зураг авах спотууд бол зөндөө. Дэлхийг тойрсон минь аяллаа влогтой маань хамтран ажилласан Авандра байгаа. За тэгэхээр Авандрагийн зүгээс маш сонирхолтой олон шаарж болоод EcoFlow-ийн бүтээгдэхүүнүүдийг Монголд оруулж ирдэг байгаа. Тэгэхээр та бүхэндээ яг одоо бэлэгтэй урамшуулалттай худалдаа Авандрын зүгээс зарласан байгаа юм байна. Та бүхэн Авандрагаас EcoFlow брендийн River 3 Max Plus бүтээгдэхүүнийг худалдаж авах юм бол 60 вольтын EcoFlow-ийн энэхүү нарны хавтанг бэлэг болгоо авах боломжтой байгаа юм байна. Энэхүү нарны хавтан маань EcoFlow брендийн ерөнхийдөө ном шиг нэмхэн 3.2 кг жинтэй. Өөрөөсөө Type-C гаралттай тул гар утас болоод ноутбук, iPad зэрэг жижиг гаджетуудыг цэнэглэхэд хамгийн тохиромжтой юм байна. Дараагийн бүтээгдэхүүн бол Charge брендийн IceMag 2 хэмээх зөөврийн батарей байгаа. Энэхүү зөөврийн батарей маань шууд утасныхаа хойно ингэж байрлуулах боломжтойгоос гадна өөр дээрээ сенстэй учраас утас халах зэргийг өөрөөхөө сенсор шийдэж өгдгөөс гадна 10,000 ампер шахдаг учраас жишээлбэл iPhone 16 Pro Max-ыг 25 минутанд 50% хүртэл шахах хүчин чадалтай. Ингээд манай дэлхийг тойрсон минь аяллаа влогтой маань хамтран ажилласан Avandra брендийн хамт олонд маш их баярлалаа. Тэгээд та бүхэн Avandraгаас зарлаж байгаа бэлэгтэй урамшуулалттай худалдаанд нь амжиж оролцоорой. За, хай манайхаа. Камбожийн гудамжаар нь алхая. За энэ ингээд Tom Brady-ийн зургийг тавьсан. Tom Brady чинь эдний нөгөө нэг алдарт Анкорват дээр нь байдаг. No, thank you. Анкорват дээр нь зураг авалтаа хийсэн. Бас эдний аялал жуулчлалынх нь бас нэлээд чухал газруудынх нь чухал нэг реклам болсон зүйлсүүдийнх нь нэг гэх юм уу одоо. Ер нь одоо яг Assembly Park-ийн ер нь хамгийн гайгүй тариалах хэсгээр нь явж байгаа нь энэ шүү. Яга Брюс харьяар дээр яагаад ийм их байна? Чигтээ замын хараа өстэй. Тэр нэрээ сонь те. Та хэд одоо би харуулъя заа. Битээр одоо ингээд ерөнхийдөө төөр нь явж байгаа учраас энд явж байгаа машинууд ерөөсөө дам Монгол явж байгаа машинууд бүр яг адилхан. Ийм машиных нь хэрэглээ нь бүр яг монголчуудтай адилхан. За жишээлбэл энэ ишээ ингээ явъя. За тэнд ингээ Prius зогсож байна. За ишээ зүрх машинуудыг харъя л да. За энэ жишээлбэл RX явж байна. Энэ Prius зогсож байгаа. Энэ Prius зогсож байгаа. Эндээс юу ирж байна? Клөөгөр ирж байна. Энд ямар машин байна? Хараар байна. За өөр Монгол явдаг машинууд байх хэрэгтэй нэгээр. За хараар байна. Тэндээс бас Клөөгөр гэдэг машин ирж байна. Энд бас адилхан Клөөгөр гэдэг машин явж байна. Хойно ямар машин ч үлээ. За эндээс дахиад хараар ирж байна. Тэгээд тэнд дахиад Prius байна, тэнд Camry байна. Гэх мэтчлээ ингээд зүгээр яг машины сонголт нь яг Монголтой адилхан. Гэхдээ бүгдээрээ зөв үргэлжтэй. Энд буруу үргэлжтэй машиныг барихыг хуулиараа хоригддаг. Тэрийг бас айгүй сайн дагаж мөрддөг гэх юм уу? Монгол ч гэсэндээ болно зөв үргэлжтэй машины дөрөвтэй. Тэгээд тэрийг мөрддөггүй шүү дээ. Энд бол харин өстой мөрдөн. За энд ингээд зөв талдаа өрөөлтэй Prius дараараа зөв талдаа өрөөлтэй байгааз. Энд Camry. Тэнд дахиад Prius. Би бас яг анх ирээд жоохон гайхчихсан. Энд бас Prius. За гэх мэтчлээ
Иймэрхүү юунуудтай машины сонголтуудны Монголтай аюулгүй адилхан. Энэ дахиад нэг пүрүүс зогсож чинь, эндээс нь клүүгээр ирж чинь, тэнд RAV4 зогсож чинь. Бүр классик монголчуудын сонголт байгаа шүү дээ энэ бол. Тэр цаана 200 зогсож чинь. За одоо ингээд минийд ямар машин ундаг лээ? Харьяар. За тэр ингээд 13 оны харьяар унаа. за Монголд харьяар унах ер нь тохиромжтой байна уу? Хамгийн тохиромжтой юм шиг. За Хамгийн ч байх те. Айгүй хөөргөн штэ. Ойрхон хөдөө гадаа явчихна, хоцтой он чинь бензин багад нь хайбрид. Ер нь яг уу тэгээд бас биг мэлбгийн хувьд боломжийн. Миний ер нь энд бас ингээ 200 явж байна. хамгийн айгүй тохиромжтой юм шиг санагдаад байдаг штэ. Дундаж амьдралтай хүмүүс үү? За тэгэнгүүт яагаад вэ штэ те? Энд машиныхаа сонголт нь эрс шал өөр хоёр өөр амьсгалтай орон юм байж. Ийм адилхан сонголттой байгаа юм бол чи юу гэж бодож байна? Мэдк одоо орж ирэх юу мөн хямдхан байт юм болов гээл дотор мотор нь хямдхан ч юм уу эсвэл ээрлэлт нь арай гайгүй байт юм болов. За Тэгээс зам намын хараад хахад тэгэл бас нөгөө сэпэг мэлбэг тэрийгэ бодоход бас энэ Япон машинууд нь арай боломжийн амьдралд ойрхон байт юм болов. Чи чаднаа. чи зүгээр чи өөрөө ихтэй гараа ингэж үзэлтэй. Арида. Яа! Би яг чадахгүй юм шиг байна. За. Яа. Чи put in my food, right? Put in. Oh my god. Яг оо. За. $3 одоо тэгээд хөлөө игээ сууж чадахгүй шүү дээ. Энэ арай их устай юм байна те. Энэ арай Их баг багстай байна те. Тийм байна. Тийм байна. Энэ арай бага байна. Тийм байна. Тийм те. Тэгтээ ихтэй нөө юм шүү дээ. This is a lot of fishes, right? This one is a few, right? Yes. За окей, ингэж үзэх юм байна. За нэг идэ явцаа ерөнхийдөө. Яа, би чадах юм уу? Чиний ядаж бургай юу? Эсэ хороо ирсэн шүү дээ. Дахиад хэлдэ. Тэгэж Удаа хэлдэ. За. За окей. Энэ яг яа гэм бол Массаж, фуд массаж тэмддэг юм чи. за гүй. Элэ хараа. Please feed our hungry fish your dead skin. Чи Тийм байна. уужж байгаа харсаад л ингээл загас хооллох юм байна л та. Тийм үү? За би ихтэй тэнгис унаа. Тэгээд Эднийхөө сайхан гутал-мутлаа энэ тавих 50 мөр байхгүй л сайхан газар байна. Оо. Oh shit. За би одоо чаддаг байгаа. Йоо ямар амир юм чи. Яг нэг идэх гэж байгаа санагдав. Йоо. Я камера авчихсан юм да. Та нар ардаа энэ бүр яг идлээ юу? Хэд идүүгээ бүр дайрч юм. Хараа. Йоо. Тиш. Би чадахгүй байна. Би чадахгүй байна да чи юу байна би тэгтээ бол нэг хийж шүү дээ. за хийчихэ шүү дээ. Яа. Би чадахгүй байна. Зүгээрээ хийж чадна. Наач зүрдэл жижигхэн загаснууд шүү дээ. Миний найз. Наач зүрдэл жижигхэн загаснууд шүү дээ. Sorry, no. No, thank you. Яа, би чадахгүй байна. Маглаад л та чи.
Үгүй одоо энэ нь их болцсон юм шүү. Энэ чи доогоороо юу юм бэ штэ? Оо Доогоороо. ямар тийм юм бэ? Доогоороо чи ингээд Угаасаа ийм шүү. За одоо наа чи баг цөөхөн байгаа юм чинь. Яа, би чадахгүй байна. Яавал ичтэй нэг чинь. Йоо, өдөр ямар мох өлийн юм бэ гэж. Чиний хөл ингээд мотолоос юм Яа, чинь. би чадахгүй байна. Одорлоо. За чаднаа би ингэ тасганаа байгаагаар. За тэгээд наа ч одоо хамаагүй цөөхөн биш үү? Газ хийчихтэй биз та. Аа. Үчи ичээчтэй. Is it okay? Миний юу өдөр ягаад энэ доор ингэж бөгнөд өрөө. Ёо. Яа амар юм байна. Энд чи ерөөсөй гоё юм байна. Юу бодлоод авчваа пиццаа. Хатнаа амир шүү. Ёо. За одоо эдрийг хараа лээ. Бүр ингэж амар өгч байгаа юм шиг. Аагаар одоо ирэндээ. Бид бүр ийшлэлчээ зөө. Тэгээд застуудыг татж ягаад. За тэгээс хийчихтэй. За одоо ийшээ зөө. За. Шашэт. Би хөдөлгөөд байвал болох юм байна. Энэ үлээ. Энэ үлээ хийчихтэй. За. Юу хөдөлгөөр чи наа чи юу гэж яаж тээ. Загаас алаа ичээд гэж. Чадахгүй байна. Үнээр чадахгүй. Зэд ч гараа ий. Гараа тайгаар. Хоолны яахчгүй юм байна. Яахчгүй л дээ. Байв юу юм. Яг юм амт амтыг яваад чи амар юу юм шүү дээ. За окей. Би басаа. Чи байлаа штэ 3 доллар төлчээ. Болцоо чи 3 доллартай хангалттай ажилласан штэ. Очор гэж юм дээр. Oh, thank you. Танаа застаад чи хоолч чадсангүй дээ. Чи жоохон зочтой хөдөө хийлтэй чи юм чинь. Гоё. За, окей. Гоё болох гэдэг чинь. За. За. Тий. Зүгээрээ яахчгүй. Энэ хөтлөний ч үү. Тэгсээс шүү. За. Яг чадахгүй байна. Энэ бол өстө миний чаддаг зүйл биш. Мэн ороо суучих уу? Мэн ороо суучих юм. Оо чи одоо. Аа, Хөрхидөө энэ мужи эцэг загаснуудыг яа гэж та ямарыг үгүй. Хургайсан чи. наач мөнхөр инггүй юм байна. Иргэнүүлээд их юм. Тэгээ хуруу сая хазаа ичвэ. Өө энэ цус гарч ийн. Нэр энэ цус гарч ийн. Санчаа. Энд гэтээ шүү дээ. Яг хэдэн хувь нь энийг туршиж үзэж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь яг над шиг ингээд Яг толгоон дээр ч юм бол ахнар бол зүгээр сууж байгаа зү. Ийм ууцсан сууж шүү. зөөд тийм л юм бэ. Би гэтээ өмнө энийг хөлөө дүрж исэн. Өмнө камбож дийж явахдаа. Жижигхэн загаснууд үсттэй. Үгүй яг дийдэг. Тэгээ тэр үед жоохон гайгүй байсан юм байна. Айдгүй. За. Хөрхий загаснуудыг. За ямар новшоо чичвдээ. За окей. Хөрхий загаснуудыг голдогоо шаачлаа. Хүс бас тоглолтчихдээ би бүрээрээ.
$3. Аяллаа влогтой минь хамтдаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр манай влогийн хамтрагчаар Oral-B та бүхэндээ хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Тэгэхээр та бүхэн нэгэн урамшууллын мэдээллийг хүргэх гэж байна. Энэ юу вэ гэхээр та бүхэн Oral-B-гийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад за тэрхүү худалдан авсан баримтаа хож цэгийн мэн вебсайтэд бүртгүүлээд 300 сая төгрөгийн шагналын самтай чанар бол ухаалаг сонголт тэмээг урамшуулалт хамрагдах боломжтой болж байгаа юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг хож цэгийн мэн вебсайтаас аваарай. Манай влогийн хамтрагчаар Oral-B хамтран ажиллаж байна. Бүсвэсэн гоцсон гэж. Өө бэрэ. Хөр амир би. Стой юу юм бэ наа? Эдний 4000 эдний юу мөнгө Камбож мөнгө чинь $1 болж юм гэхээр ойролцоогоор Монголтай адилхан шийдэж шүү дээ. тий Монголчин $3600 чинь $1 гэсэн. тий. Тэгээ мөнгөний аншин тэгэхээр чиг Монголоос мууд юм байна тий. Тийм л юм байна. Тэгээ яг хоо ийм юм байна л да. Би зүгээр нэг манч ганц хоёр юм судалсан чинь яг хоо эдний нэг юм юу нэг давгүй. Амьдралын чанар манар гэж зүйлүүд нь бол ер нь тунд давгүй. Гэтэ энэ эрүүл мэндийн салбар тэгээд цэвэр усны асуудалтай болсон юм байна л да. Ер нь бол эрүүл мэндийнхаа салбарт нэлээд бага ач холбогдол өгдөг. Дундаж наслалт нь бас ер нь жоохон нэлээд доогуур. Тэгснээ цэвэр усны асуудалтай. Нэг тийм юм байна. Миний орж исэн энэ шүү дээ. Яг энэ хавцаад орж исэн. Санийх арай их загстай юм байна. За тэгээд бид хоёрын ер нь харуулсан нөгөө нэг Анкрын үеийн Хмерийн үед бол ерөнхийдөө Камбож бол яг Хмер үндэстэн гэдэг тухайн үедээ тэр амар сони лээдсэн те нөгөө юу н өөрөө Хмер тэр гэдэг лөө. Яаж хэлдгийг нөө сайн мэдэхгүй байна. Тэгээд тийм хүчрхэг байжгаад тухайн үеийн Таиландын хаант ус Аютая гэдэг хаанаар өдөрдүүлсэн 1431 онд орж ирж сайхан Камбожийг чинь дайраад тэгээд түүнээс хойш ер нь их хэцүү түүхийг туулсан байна л да. Тэгээд тэр үед одоогийн Анкар-Вата алдчихжсэн юм байна. Тэгээ одоо бид хоёрын тэр өмнөх ч юм уу эсвэл одоо энэ Анкар-Ват дээр хийж байгаа влогийг үзэх юм бол одоо хүртэл тэднийг цуглуулад байгаа. Тэднийг нь хаана хууд авчиад эвдээ тэр баахан толгоон тасарцснууд нь тэр Таиландууд юм байна л да. Таиландууд нь өөрхий тэгээд одоо манай энэ Анкар-Ват чи эвдээсэн. Тэгээд ер нь бол одоо хүртэл засаал цуглуулаад ер нь айл хэдэн жилийн өмнө ихэд л бас засаа цуглуулж ирсэн яг л хэвээрээ байлаа. Тэгээд энэ бол хизээч дуусахгүй юм шиг байна. Тэгээд эднийг болохоор ер нь иргэний дайнаараа одоо хоорондоо нэгнийгээ дайтаад устгасан тоогоороо дэлхийд 4-ний 1 хүнээ алдчихсан юм байна. Тухайн үеийн 4-ний 1 гэхэр чинь тэр нэг ойролцоогоор 2 сая хүн иргэний дайнаараа алдчихсан юм байна. Тэгээд 1971 онд Пол Пот гэж Пол Потын удирдлаганд иргэний бослог гараад тэр иргэний бослого яасан гэхээр тэр хүний зорилго нь ерөөсөө л Камбожийг хөдөө аж ахуй тэгээд ерөнхийдөө нэг юм дан ажил хийдэг хүмүүсээр бүрдүүлнэ гэж Тэгээд дохоогоор тайлбарлаж байна. Ерөнхий амир тийм коммунист удирдагч гарч ирээд тэгээ Камбожийг ерөнхийдөө бол Таиланд, Вьетнамын харьяа ерөнхийдөө
Ер нь хар ажилчдаа дүүргэн гэсэн зорилготой нэлийн тийм амар асар том коммунист үйл ажиллагааг эхлүүлсэн Пол гэж хүн байд юм байна. Тэгээд тэр маань дайраад тэрийг улаан ихмэр гэж нэрлэжсэн. Улаан ихмэрчүүд Пном Пенийг 1971 оны 4 сард эзэлж аваад тэгэнгүүтлээ тухайн үеийн гаргаж ирсэн шийдвэрийг эсэргүүцсэн мэдлэгтэй чадвартай багш нар, инженерүүд, гадаад хэл мэддэг гэх мэтчлэн одоо ер нь бол ингээд сэхэтэн бүх хүмүүсийг сайхан цаазлсан. Цаазлахын цаазлаад өлсгөж алахыг нь өлсгөж алаад тэгээд явсаар байгаад 1979 оны хүртэл нийт хүн амынхаа 4/1-ийг нь өөрсдөө алаа хийсэн байна. Тэгээ иргэний дайнаараа ер нь дэлхий дээр өөрсдөө алсан хамгийн олон хүн алсан гэдгээрээ баг энэ нийт явдаг баг шүү. Арайч хоорондоо алцаад бүхэл бүтэн 2 сая хүн алсан гэдэг нь өстой сонсож байгаагүй. Тэгээд 79 онд болохоор Вьетнамууд хурж ирж туслаад нөхдүүдэд тэгээд тэр улаан ихмэрчүүдийг буулгаж авч ирсэн юм байна. Ер нь бол хүүхдүүх нь ер нь хэцүү их зовлон үзсэн. Тийм ус үздэг юм байна л да. Гэтэ ер нь бол угаасаа тийм амар их хүн амтай биш л те. Одоо Таиланд шиг, Вьетнам шиг 100 гарцсан сая хүн амтай биш. Нэг чинь одоогоор нэг 17-18 сая хүн амтай ус байгаа даа. За тэгээ ер нь нэг юм их үү те. Тэр яг хоо Камбожийн Сием Рип гэдэг хотод ирсэн байгаа учраас энэ одоо ерөнхийдөө яг аялал жуулчлал төлхөө хөгжсөн аялал жуулчлалаараа хөвчлээ даалдартай болсон Анкор-Ватанд байдаг хот учраас ерөнхийдөө одоо хөвчлэн хийж байгаа хүмүүсийн хийж байгаа ажил нь бол аялал жуулчлалын ажил их хийн. Тэгээд яг тэрнийгээ дагсан одоо ийм юунууд массажууд ихтэй, хоолны газрууд ихтэй. Ер нь тийм байдаг. Манд ихтэй бодлоо. Тийм байна. Би нэг Сием Рип биш Пном Пен дээр очиж исэн байхгүй юу? За. Пном Пений зам амар муухай байхгүй юу? Тий. Амар муухай замтай. Бидний бол ажил. Сием Рип үү? За. Би дэ яг бодлоо. Зам муутай юм чи угаасаа ер нь бол Toyota-гийн машин. Тэгээ юм өндөр машинууд унаад байт юм болоо гэж бодлоо. За ингээд хүргэлтийн ажилчид Энэ массаж төгтөг хоёрт нэг нөө гэж хэлэх гэж айгүй төгтөг. 5 массаж 5 төгтөг. Баки массаж. за одоо үзүүлээ заа энэ. Баки массаж. Габигийн тийрээд байгаа юм одоо ишээ зөндөө тохиолдно. Хоёроо одоо энэ аюух хандшиг болсон. Хоёр хэд тагаас ордгүй игээд. Массаж аймаг. Массажаа тэгээд амар хэлнэ. Баки массаж. Дэдүр хоо. Тэгээ. Сундаад юм аа. Урсч штт. Тэгтээ бас хаа яаж скам багтай бас байгаа сте. Скам уу? Тэ? Яа, одоогондоо ч тэгээд нэг амар сүртэй ч скам одоогондоо таарсан ч үгүй те. Тэндээс тэр 7-11-аас авчаа. За. Энэ нэг юм энэ одоо хятад үйлдвэрлэгт юм болоо өөрсдөө үйлдвэрлэх юм болоо энийга. Батаа юу? Энэ нэг түүхээ. Авид. Энэ зэрэг юм ядаж өөрсдөө хийчдэг байлгүй те. Гүн болов. Метик. 7-11 манад яагаад орж ирэх юм бол?
Yes бодож л байлаа. Podcast Room-ийн ерөнхий ивент тэтгэгчээр Airplane аяллаа агентлаг бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. 12 дугаар сарын 15-наас эхлээд Вьетнамын Phuoc болон Натран гэсэн хотуудын аялал маань эхлэж байгаа. Та бүхэнд төлбөрийн уяатан нөхцөлийг санал болгож байна. Энэ юу вэ гэхээр та бүхэн 500 мянган төгрөгийг байршуулад өөрийн суудлаа баталгаажуулах боломжтой болж байгаа. Та бүхэн 72 42 42 гэсэн утсанд хандаж мэдээлэл авах боломжтой байгаа. Аялыг хөгжээ. Гэрээ санаж байна юм нээз. Гэрээ юу? Гэрээ жоохон санаж байгаа. Гэрээ ядархлаараа жоохон санах юм аа. Хоёлаа чи болноос гайг амарчаад байгаа юм шүү дээ. Тийм шүү дээ. Чи юу явах юм? Код юм уу? Surprise. За тэгээд Sprite чоо. Sprite чи. Яа. Өнөд нэр нь ойролцоо баха тий. 90 цент $1. Чи гэрээ санаж байна уу? Би юу? Би хүүгээл санаж байна. Yes, хүүгээл санаж таа. Гэрээ санаж шүү дээ. Жохон шамирхаараа санал. Гэртээ сайхан Монголд очихлаараа гоё. Толгоо, өхрийн хавирга, хоньны хаа гуруулан ингэ хамт чанж аваад иднэ. Хөрөлтэй, төмстэй, төгөрцөйтэй. Хоол модлол амар их бодогдох юм аа. Ядж байгаа нэг рилс үзэхлээр ямар их хоолны бичлэг авт юм дээ. Монгол бороо бүр алж илээ шүү дээ. Тийм Монгол борооч гарахын тэр нэг өөр монголчуудын хоолчоос гарахын ямар хэцүү юм бэ? Яагаад ингэж хоолны рилс хийгээд байдیں۔ Шиг. Ой самар идэл. За тэгээд Самарсаг юм шүү. Хоолол бодогдож байна дөө. Тэгээс очихлаар play time унтахгүй болох юм байна. Тийм тий. Play time дээр чинь жил очих юм уу? Yes, ачлаг байх. Тэгсэн Энэ жил гэхдээ айгу гоё хийж бодож байгаа. Түрүү жил ялаа чи. Би 3 ланд нэсэн шүү дээ. Байлуу. Би байгаа л байсан чи ирж буцаад. Хоёул таарлаа. Таараа чи тэгтээ. За, бүгдээрээ авсан зүйлс хэд болох вэ гэдэг харъя. Тэ бас сонин шүү дээ. 7-Eleven-ээс Камбожийн Siem Reap дээр Арцэрийн гоо хол юм аа. Төө. Энэ юм байна. нэг чек хийчи. За. Ингээд $1, $2, pineapple $1. Энэ ус $1. Оо 60 цент юм биш үү? $1 10 цент. Sprite чинь 50 цент гэдэг юм шүү дээ. Хямдхан шүү дээ. Энэ л их үнэтэй байгаа даа. $1.50 центийн KitKat л байгаа даа. 5K-гийн гээд. Тий, 5K-гийн KitKat байгаа юм даа. It's $5.85. $10. За, энэ зүйлсийг авахад ингээд $2 чи хэдэн төгрөг юм бэ? 40K юм уу? 40K юм. 40 K юм уу? Тийм шүү дээ. 40K. 40K-гаар нэг иймэрхүү юм авлаа. Энэ ойролцоо гэсэн үг үү? Тийм л юм шүү дээ. Одоо ингэж зүгээр харж ил да. Эндээс хамгийн үнэтэй юм нь $2 таа байгаа байхгүй юу? Нөө Pocari чинь $1 10 цент. Pocari гэж юу? Ус. За. Тэгээд энэ юу? Самар. Самар 2 7000 8000 9000 гэсэн. Тэгэхээр гайгүй яг уус нэг юм хөдөө байлгүй дээ. Энэ анзаал байгаа гэдэг үү? Тийм бах тий. Thank you. Мэн чи. Ой. Тэр дулаан харан тэгээд амьдрах хэрэг шал ондоо юм. Өө дулаан. Тэ? Эдийн засгийн явдлууд шал ондоо байгаа байхгүй.
За чийш тэр саяны явсан улсуудаас аль нэг улсад нь очиод нэг жил амьдаг юу аль улсаас авах вэ? За Таиланд, Вьетнам, Лаос, Камбож гэсэн улсуудаар явсан маа шүү дээ. Одоогийн байдлаар. Тий. За Вьетнамд амьдрах юм болов? Вьетнамд жил амьдрах уу? Тий. За Лаос бол биш. За Камбож бол биш. Таиланд байж болно. за Би Таиланд зөвхөн чи бид хоёр онсон бол тэр Таиландыг бас мэдхгүй л байна л да. Яг магадгүй чи явахтаа тэгээ Вьетнамаас илүү байх л та. Тийм бол тэр яг Таиланд байж болно. за тэ алийг сонгох юм бэ? Вьетнам юм уу? Аачлаас Вьетнамд олон байсан байна. Вьетнамд байж болно. Вьетнамын чинь бас Хочимин энтер чинь бас гоё штэ. Аха. Тэг Вьетнам байж болно ш. Вьетнам юм байна уу? За Чи би юу? чи Таиланд үстэй. Манчин бол хамгийн дээд нь Таиландд нэг 3 сар бол байж үзсэн. За. Таиланд дэжгүй. Би одоо яг энэ улсуудаас ихэр Вьетнамд бол байгаад үтцсэн учраас одоо надад 2 сонголт үлдчихсэн л та. Камбож уу Лаос уу? Камбож хаа. Лаосоос Камбож нэр. Лаос хаа. Юу энэ хоёроос сонгох юм бол. Чиний хараа. Тий. Чи бол бүр Камбожийг сонгохгүй юм уу? Камбож. Аа? Үгүй юу? Ахтэл. Их тийм. Гоцгойд нэг. Гоцгойд юм бол надад л ихсэн ажиглагдсангүй. Аха. За орлоо. Hi Laos girls. Тэр хорхоог бол идэж чадахгүй шүү. За яагаад Вьетнамд ирж амьдрах болов? Энэ ер нь яадаг улс байна? Энэ их том сүх баатар байна шүү.